За өрсөж өгсөө сэнжиг авлаа. Одоо урагшаа татлаа. Удатаад. За нэг ийм ихийг хийж үзүүлээ. Одоо сайн хараад аваарай. Ихтэй өрсөлдөж сэнжиг ав. За нөгөө ав, гараа ав. За одоо энэ дохог дээш сөхөн. Сөхлөө одоо энэ хөл дотор. За хагалт татах ихэд өнөөдөр хийж үзнэ. За хоорныг дүүцчих. За сэнжиг аваад. За дээш сөхөөд. За одоо хөлөөр хагалт татаа. За одоо амраа гэж үзчих. Хоёр гараар цаад гараа ав. За дээш сөхөөд. Хөлөөр дотор талаас хагалж тат. Доош татахтаа хөлөө ингэж хагалт тат. Би хүн болох байгаас хөтөлбөртөө 2 дахь жилээр хамрагч байгаа. Түрүү жил 30 хүүхэдтэй хамрагдсан. Энэ жил бас 30 хүүхэдтэй хамруулаад бүсийн хэмжээнд гээд одоо над дээр 30 хүүхдээс 1-р сургууль, 5-р сургууль, шинэ хүүхдийн сургуулийн хүүхд сурагч нар одоо үндэсний хөр хамрагдаад явж байгаа. Үндэсний хүн болох байгаас хөтөлбөр нь энэ хүүхдүүдийн хүмүүжил болон сахилга батцад бол асар их нэмэр болж байгаа. Тэгээд энэ цаанаасаа бидний бэлтгэл сургуулийн цаг хугацааг хүүхдүүдэд бидний бэлдэж өгч байгаа. Хүүхдүүдийн төлбөрийн хэмжээ гэсэн 20,000 төгрөг болохоор хүүхдүүд маань их дуур сонирхолтой, хүсэлтэй, мөрөөдөлтэй ирж байгаа. Тэгээд энэ хүн болох байгаас чинь үндэсний спорт болохоор үндэсний бөхөр авч байгаа болохоор тэгээд энэ спорт маань хүүхдүүд маань их олон хамрагдаад намраас шинээр орсон хүүхдүүд маань тэмцээн уралдаандаас маш амжилттай оролцож байгаа. Тэгээд сая шинэ дордогийн баян сумд болсон үндэсний хүн тэмцээнд манайхаас чинь хүн болох байгаас хөтөлбөрийн сурагчид маань 2 дугаар байранд 2 хүүхдүүд, 3 дугаар байранд 3 хүүхдүүд. Тэгээд багийн дүнгээр бид нар бас 2 дугаар эзлээд явж байгаа. Тэгээд энэ цаашдаа энэ хүн болох хөтөлбөрийн маань үндэсний үхийг бид нар дэмжиж сум болон ус аймгийн цолтой хүчүүдийг төрүүлэхийн төлөө бас ажил хөдөлгүүлж байна. Энэ хүн болох байгаас хөтөлбөр маань ер нь хүүхдийн хүмүүжил хөгжилд бол асар их нөлөө орж ирж байгаа. Нэг хэсэг хүүхдүүд маань энэ хөтөлбөрт хамрагдаагүй үед бол утсаар их тоглодог, гадуур их тоглолтын дэг явжсэн. Эцэгүүд нь тэгээд үндэсний үхэр намар хүн болох байгаас хүүхдүүдэд авчирснаас хойш хүүхдүүд маань энэ цагнаар бэлтгэл сургалтад бид нар 7 хоногийн 4 өдөр үндэсний үхий бэлтгэл хийдэг болохоор хүүхдүүд хүмүүжлд бол асар их нөлөө хүмүүжил орж ирж байгаа. Тэгээд хүүхдүүд маань гадуур гисгээ болж байна. Хоорондоо сахилга баттай хоорондоо найз нөхд болж байна, ах トゥ болж байна. Тэгээд энэ хөтөлбөрийн ач тусаас маш их гарч байна. Үндэсний бүхөр хичээлэх шалтгаан би өөрөө их сонирхолтой, үндэсний бүхөр их барилдах дуртай. Тэгээд аав өвөө маань өтер барилдаг юм байсан. Тэгээд барилдах болсон. Би хүн болох байгаас хөтөлбөрт 10 сараас хойш яваад одоо 7 дахь сартаа хичээлж байгаа. Тэгээд сая 4 сард тэмцээнд Баян уул руу тэмцээнд яваад 3 дугаар байранд орсон. Одоо үндэсний бүхөр хичээлсээс надад одоо төсвөр төвчээр хатуужил тэгээд хүндлэл тийм маш их сайн нөлөөлж байгаа. Бэлтгэлд явснаас цагийг зөв болцсон өнгөрөөж тэгээд бэлтгэл сургалтаа сайн хийж байгаа. Үндэсний бүхийн талаараа цаасан код 30 хүүхдийн тоо орж ирсэн байгаа. Тэгэхээр нь яг үндэсний хүүхдийг хэмжээд аваад үзэнгүүт хүүхдүүд 30 40 гаруй хүүхд орчих гэдэг. Бид кодоо яриад 30 хүүхдийн хэмжээнд л бэлтгэл сургалтаа хийгээл байж л явж байгаа. Өглөө. Яг наач. За, болж байна. За төгөлдрийг харъя. Хөмөрчлөө. Дотор хөл өрөхгүй хөлийг дотор талаас нь хаглаа. За энэ гар даран заа энэ хөлийг зөөнөөш явуул. Зүгээр энэ дотроос одоо ингэ хаглаа. Ийш хаглаа. Ингэж. Одоо гараад. За. Хоп. За болж. За одоо энэ үндэсний хүүхдэр чи хамгийн гол сэнжигний барьцаандээс барилдаа эхэлдэг болохоор энэ сэнжигний барьцаа аваад өөртөө хийгээд яг өөрийг гэсэн бих болон хувьд ойлгосон. Тэгээ энд хоорондоо ээлжлэг нэгэд автаад 10 удаа хийгээд хүн болох байгаас хөтөлбөрт маань энэ үндэсний хүүхээр бага насны хүүхдүүд их орж ирж байгаа. Эцэг хүүхэд нь бага насны хүүхдүүд их авчирж байгаа. Одооний хүүхдүүд их таргалалтай хөдөлгөөний дутагдaltaй болсон байгаа болохоор хүүхдүүдэд айлхуу спортлог тал руу оруулах гэж ирсэн. Тэгээд бид нар дээр бол нэг 2-3 дараа ингээ нэг хөөх хэдэн бүдүү хүүхдүүд л орж ирсэн. Тэгээд саяны тэмцээн уралдаанд нэг нь ан гэдэг хүү маань бас барилдаад 2 дугаар байранд орсон. Тэгээд энэ эцэг хүүхэд бага насны хүүхдүүдээс маш дэмжиж ивэл оруулж ивэл бас энэ хөтөлбөр маань бас амжилттай сайхан явагдаж байгаа. Хүн болох багаас хөтөлбөр маань манай сургуульд 1-р сургууль шинэ үжил 5 дахь сургуулийн хүүхдүүд хамрагдаг. Тэгээд бидний 7 хоногийн 4 удаа хийдэг өдөр маань 1 дахь, 3 дахь, 5 дахьд бол 6:40-с орой 6:40-с хийж байгаа. Тэгээд хагас өдрөлхөн 11 цагаас бид нар хүн болох багийнхаа хөтөлбөрийн цаг дугуулангуудаа хийж байгаа. Тэгээд та бүхнийг хүүхдүүдэд хүрэлцэн хийж оролцуулахыг урьж байна.